ашигт малтмал ашиглах үйл ажиллагааны тайлан маягт 8 уурхайн олборлолтын тоног төхөөрөмжийн жагсаалт. Маягт бүглэх заавар. 1-р бэлтгэл ажил, 2-р маягт бүглэх, 3-т нийтлэг алдаа дутагдал. Бэлтгэл ажил. Маягт бүглэх. Сайн байцгаана уу? Та бүхэнд ашигт малтмал ашиглах үйл ажиллагааны тайлангийн 8-р маягт буюу уурхайн боловсруулалтын тоног төхөөрөмжийн жагсаалт маягтыг эрхэм бүглэх талаар зөвлөгөөг алтны шороо ордын жишээн дээр тайлбарлан хүргье. 8-р маягтыг бүглэхдээ тухайн жилийн тайлангийн 2-р маягт буюу бүтээгдэхүүн гаргалтын гүйцэтгэл маягттай уялдуулан бүглэнэ. За 8-р маягтыг бүглэхдээ хамгийн түрүүнд тухайн жилд ажилласан тоног төхөөрөмжүүдийн ерөнхий мэдээллийг бүглэх байгаа. Ямар төрлийн тоног төхөөрөмж юу? Тэгээд тэр нь ямар маркийн тоног төхөөрөмж юу гэдгийг сонголтоор оруулж өгч байгаа. Тухайн тоног төхөөрөмжийн загварыг бүглэхдээ бол гараас шивэлтээр оруулж өгч байгаа. Мөн тухайн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгдсэн улсыг сонголтоор оруулж өгөх байгаа. Дараагийн хэсэгт тоног төхөөрөмжүүдийн хүчин чадлыг бүглэх байгаа. Гэхдээ экскаватор болон утгуурт тачигчийн хувьд шанагны багтаамжийн хэмжээгээр, бульдозерийн хувьд бол шанагны түрэгдэх призмийн эзлэгүүний хэмжээгээр, харин автосомсоолуудын хувьд бол твшний хэмжээгээр бүглэгдэж байгаа. Гэхдээ хэмжих нэгж бол бүгд метр кубээр илэрхийлэгдэж байгаа. Үүний дараа бол ашиглалтын хугацаа бүглэж байгаа. Тухайн тоног төхөөрөмжүүд нь хэдэн онд үйлдвэрлэгдсэн, хэдэн онд ашиглалтанд орсон гэдгийг бүглэнэ. Мөн илэгдэл хоригдол тооцноор цаашид хэдэн жил ажиллах боломжтой вэ гэдгийг бүглэж оруулж өгч байгаа. Хэрэв тухайн тоног төхөөрөмжүүд нь цахилгаанаар ажилладаг бол цахилгаан зарцуулалт буюу 11-р багныг бүглэж байгаа. Ингэхдээ тоног төхөөрөмжүүдийн суурилагдсан чадлыг бүглэнэ. Бидний авсан жишээн дээрх тоног төхөөрөмжүүд нь бүгд түлшээр ажилладаг тул цахилгаан зарцуулалт хэсгийг орхиод шууд түлш зарцуулалтын хэсэг рүү оръё. Түлш зарцуулалтын тоон утга нь литрээр хэмжигдэх ба экскаватор утгуурт тачигч бульдозерийн хувьд 1 мот цагт зарцуулсан түлшний хэмжээгээр, харин автосомсоолын хувьд 1 км-т зам туулахад зарцуулсан түлшний хэмжээгээр бүглэгдэнэ. Нийт зарцуулсан түлшний хэмжээг бүглэхдээ тухайн тоног төхөөрөмжийн жилд ажилласан нийт мот цагийн хэмжээ болон тухайн автосомсоолын тухайн жилд туулсан нийт километрийг бүглэнэ. Ингэснээр тухайн жилийн зарцуулсан түлшний хэмжээ бол автоматар өөрөө бодогдож гарч байгаа. 16-р баганд тоног төхөөрөмжүүдэд ажилласан ажлын төрлийг оруулж өгнө. Ингэхдээ бол хөрс суулалт, элс олборлолт, баяжуулалт, овоолго зэргээс сонголтоор оруулж өгж байгаа. Үүний дараа тухайн тоног төхөөрөмжүүдийн жилийн нийт бүтээлийн хэмжээг бүглэж байгаа. Бидний жишээ маань алтны шороо орд бол хэмжих нэгж нь бол бүгд 1000 м3-ээр илэрхийлэгдэнэ. Жилийн нийт бүтээлийн хэмжээг бүглэхдээ 2-р маягт буюу бүтээгдэхүүн гаргалтын гүйцэтгэл маягтаас хөрс суулалтын хэмжээ болон олборлсон элсний хэмжээтэй уялдуулан тооцно. Бидний авсан жишээн дээр хөрс суулалтанд 1 экскаватор болон 1 автосомсоол ажилласан гэж үзвэл тухайн тоног төхөөрөмжүүдийн
жилийн бүтээлийн хэмжээ нь 2 дугаар маягтад бөглөгдсөн хөрс суултын хэмжээ буюу 135.4 мянган м3-тэй тэнцүү байх нь харин хөрс суулалтанд 3 авц амсвал ажилласан гэж үзвэл 3 авц амсвалын нийт бүтээлийн хэмжээ маань 2 дугаар маягтад байгаа хөрс суултын хэмжээ болох 134-аар 35.4 мянган м3-тэй тэнцүүгээр бөглөгдөнэ. Энэ мэтчилэн тоног төхөөрөмжүүдийн бүтээлийн хэмжээг маягт 2-ын хөрс суулт болон салбарлалтын хэмжээтэй уялдуулан тооцноо. За 17 бол 18 дугаар багнуудад цаг ашиглалтын болон техникийн бэлэн байдлын коэффициентуудыг бөглөж байгаа. Коэффициентуудыг бөглөхдөө хуваар хийлэхгүй 0-1-ийн хоорондох утгаар бөглөнө гэдгийг анхаараарай. Харин 21-р баганд тоног төхөөрөмжүүдийн өмчлөлийн хэлбэрийг бөглөнө. Тухайн тоног төхөөрөмж нь компани өөрийн эзэмшлих үү аль эсвэл түрээсээр ашиглаж байгаа юу гэдгээс сонголтоор оруулж өгч байгаа. Мөн 8 дугаар маягтад оруулж чадаагүй үзүүлэлт болон бусад нэмэлт тайлбаруудыг 22 дугаар багны тайлбар хэсэгт бичлэлээр оруулж өгч болно. За ингээд анхаарал тавьсан явдалд баярлалаа. Нийтлэг алдаадах